За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Сүхбаатарын Төрбат гэдэг. За миний би 2013 онд соёл урлагийн их сургуулийг морин урч хөгжим мэргэжлэр суралцж төгссөн. За тэгээд түүнийхээ дараа 2019 оноос цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлэр суралцж үндэсний Балаан их сургуулийн цэргийн хөгжмийн сургуулийг дүүргэсэн. 19 оноос цагдаагийн ерөнхий газрын сүүлч чуулга руу шилжин томилогдож хөгжмийн ерөнхий удирдаачаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэгээд энэ сайхан хамт олонд одоо ажиллаад 7 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд цаашдаа илүү суралцах, өөрийгөө хөгжүүлэх гээд зүйлүүд маш их байдаг. Одоо уран бүтээлч хүн, тэр дундаа цагдаагийн албаагч хүн алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлэх ёстой гэж бодож явдаг. За цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд өөрийгөө бас эрх зүйч мэргэжлэр бэлтгэж мэргэжлийн зэрэгээ дэвшлүүлж бас суралцаад төгссөн. Удирдаач болохыг маш удаан хугацаанд мөрөөдөж, зорж одоо өөрийнхөө амьдралын зорилго болгосон. За тэгээд үүнийхээ үр дүнд өөрийн хүссэн мэргэжлээ эзэмшиж тэр дундаа энэ Монголын цагдаагийн сүлж чуулгын цорын ганц хөгжмийн удирдаач болсондоо маш их бахархалтай багтан байдаг. За удирдаач хүний бас чухал бас нэг туслах зүйл бол мэдээж удирдаачийн давхар байдаг. За энэ давхураар хөгжмийн бүтээлийн утга санааг гаргах, за тухайн бүтээлийг хөгжимдөх мөн удирдаач хүний имиж, стилийг бас тодорхойлт юм болов уу гэж бас хардаг. Манай чуулганы үлээр хөгжимчд маань бол одоо мэдээж нэгдүгээрт тангаргаа өргөсөн албаагч, цагдаагийн албаагч, за хоёрдугаарт мэргэжлийн хөгжимчин, бусад мэргэжлийн урлагийн чуулгуудын хөгжимчдтэй одоо дүүцхүүц юм мундаг чадварлаг юм хөгжимчд байгаа. За ингээд удирдаач хүний хамгийн чухал зүйл бол мэдээж хөгжимчд нь байдаг. Цагдаагийн сүлж чуулганы үлээр найрлагч нь 1991 онд цагдаагийн ерхий газрын даргын 110 дугаар тушаалаар анх үүсгэн байгуулагдсан. Анх үүсгэн байгуулагдахдаа цагдаагийн төв хөгжим нэртэй 26 оны бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдсан. За өдгөө ингээд 35 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. 35 жилийн хугацаанд үлээр хөгжимчд маань цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болон албаа агчдад соён гэгэрүүлсэн олон тоглолт арга хэмжээнд оролцохын зэрэгцээ ард иргэд хүүхэд багчуудад зориулсан тоглолтуудыг танилцуулсаар байна. Сүлж чуулган зөвхөн концерт тоглодог биш, цагдаа болон ард иргэдийг одоо хооронд нь холбох гүүр болж өгдөг юм болов уу гэж боддог. Улсын сүрэн цэрэгтэй, цэргийн сүрэн жагсаалтаа, жагсаалын сүрэн хөгжмдөө гэж нэг юм үг байдаг. Тэгээд манай хөгжимчд болон за удирдаач миний хувьд энэ олон албаагчийн алхаж гიშих болгонд нь хөгжмийн аялгаугаа өргөж тэр албаагчдын ажиллах урам зориг нэмэгдүүлж сэтгэл санааг нь өргөж явдаг ийм сайхан буянтай гин ийм үйл хийдэг юм болов уу гэж бас боддог. Энэ тоглолтын хувьцыг одоо уран бүтээлчд бид бүгд өмсөөд одоо алтан тайзан дээрээ гарахад за мөн энэ их орноороо бахархах, цагдаагийн байгууллагаараа бахархах, за мөн одоо энэ сайхан дөрөв товцс энэ мөрцгийг одоо хүндлэх ийм том үүрэг хүлээдэг ийм онцлогтой албаагчд байгаа. Манай бэлтгэл ахлагч Дашмонцгийн Сарвал Эрдэнэ, бэлтгэл ахлагч Санзайн төгсгөөд энэ хоёр эрхэм одоо анх 1991 онд үлээр найрлагч хөгжмийг анх үүсгэн байгуулагдахад анхны одоо шавыг тавьж ирж исэн ийм эрхэмдтэй хоёр одоо багш маань гэж хэлж болохоор бид үгтийн ийм хоёр хүн байгаа. Удирдаач хүний давуу тал гэдэг чинь янз янзын юм дээр харагдах ёстой л доо. Ёсол хүндэтгэлийн арга хэмжээ гэх чинь шал ондоо юугаар схемээр удирддаг. Концертын арга хэмжээ гэж чинь бас ондоо схемээр удирддаг байгаа. Энэ хоёр юу зохицолцоо гэдэг чинь бас хэцүү байдаг юм. Тэгэхэд энэ хүн болохоор хоёулангийн эзэмшсэн ийм сайн удирдаач гэж бодож байгаа. Сүлж чуулганы ерөнхий удирдаач цагдаагийн ахмад Төрбаттай хүний сэтгэл төрсөн тиймэрхүү юмуд бас хөндөж тэгж найруулж юм уу эсвэл удирдах өөрийгөө бас хөгжүүлж ажиллаарай гэж хүсье өрөө. Гэрт нь сайн сайхан бүхний хүсье өрөө. За хөгжмийн удирдаач хүний хувьд мэдээж одоо дахиад өшөө илүү олон чанартай бүтээлүүдийг тойрохыг мэдээж нэгдүгээр зорино. Цагдаагийн байгууллага болон
аль багчдад зориулсан за мөн одоо энэ ард иргэдэд зориулсан ийм цагдаагийн сэдвтэй мюзикл бэлтгэж амьд одоо оркестрийн бүрэлдэхүүнтэй тоглохыг төлөвлөж одоо зорж байна.